Сайн байцгаана үзэгчдээ энэ сайхан амралтын өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний малчин телевизээс үзэгч та бүхэндээ хүргэдэг эрэг зочин нэвтрүүлэг маань ийхүү та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийнхээ хүндтэй сайхан зочдыг та бүхэндээ танилцуулъя. За дуучин Цэнгэл солийн тэргүүний ажилтан дуучин маань өнөөдөр манай студид хүрэлцэн ирлээ. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Үзэгч хүмүүндээ бас энэ сайхан наалгар намрын мэндийг хүргье. Урьж оролцуулж байгаа танд болон танай хамт олон ажлын их амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За Цэнгэл дуучин маань 11 дугаар сарын 27-нд UB Palace-ийн концертын их тахимд өөрийнхөө анхныхаа бие даасан тоглолтыг одоо үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажилтай байгаа. Тэгээ энэ их ажлын хажуугаар манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. За ингээд тоглолт болох гээд логтлол дүүрэн байна уу? Тогтлол айдас 2 зэрэгсчихлээ да. За хоёул өнөөдөр сайхан эрэг зочин нэвтрүүлгээрээ дуучин босон түүх олон нутаг усныхандаа зориулаад бас мэдчилгээгээ төвшүүлээд ярилцлага эхлэе. За юуны өмнө мэдээж нэвтрүүлэгт маань орж байгаа дуучидтай ярилцахад за багаасаа гэр бүлийнх нь ээж аав ч юм уу дуулдаг, ах эгч нар нь дуулдаг. Яг нэг урлагийн одоо нөгөө гэр бүлд одоо өссөн хүмүүс маань бас өв дамжиж бас дуучин босон түүхтэй байдаг. Цэнгэлмаагийн хувьд одоо хэрхэн яаж бас дуучин болох мэргэжлийг сонгож байваа. За би ч одоо 7-8 наснаас эхэл нугардаг байлаа. Оо за. Хээ томоо ботлоо би 21 хүртлээр нугарсан. Хамгийн том охиноо гаргаж чад нугарж ил байлаа. Ингээд миний урлагийн зам нь бол одоо уран нугаралтаар эхэлж байлаа. За тэгэл ээж маань миний охин одоо урлагийн хүн болох нэ. Миний охин одоо мундаг сайхан уран нугарнаач болох нэ гэж жоохноос маань хөтөлж явсаар байгаад ингээд урлагийн зам руу орсон доо. Тэгээд ээж маань аав маань бас их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Их сайхан хоолойтой хүмүүс байдаг. Тэгэл 10 жилд орно, их сургуулиар нь ингэж явсаар хагаал нөгөө урлагийн тоогоонд явсараа байгаа л 10 жилдээ бол яг нөгөө яргуу наадамд бүжиг болно, дуу болно, нөгөө Цэнгэл маал гүйж явна. Чаддаг нь хэрэгдгийн чаддгүй нь хэрэгдгийн. Ингэж явсараа байгаад урлагийн их сайхан зам руугаа оржээ. Тэгээд соёлын дээд сургуулийн би соёлын менежер ангаар төгсөж байлаа. Тэгээд тэр цагаасаа бас дуучин тал руугаа одоо сонирхож хоббигоороо авьяасаа хөгжүүлж тийм одоо ингээд сайхан дуулаад явж байна да. За анх бол угаасаа л нөгөө мэргэжлийн дуучин болох гэж гэсэн яг урлаг уран нугардаг. Ер нь бол яг л нэг урлагийн л одоо хүн болоход бэлтгэж явж байсан байх шүү дээ тий. За ээж аавынх нь хэн хамгийн сайхан дуулдаг хүн байв. Тэгээд багада одоо бас мэдээж одоо тэр гэр бүлийнхнийгаа дуулж байгаа сайхан аяг гिचгэнд бас өсөж хүмүүжсэн бах тий. Тэглгүй яг миний ээжээр хоёулаа их сайхан дуулдаг хүмүүс. Тэгэл одоо бид нар жоохон байхад их найранд ингээл томцуулж явж тэгэл нөгөө хөөрхөн дуулдаг юм чи ингээд дагуулад явна. Тэгэл үүр цадил дуулаад тамд дуулсараад ингээл явдаг байлаа штэ. Тэгээд би бол дуулахыг их ээж аваасаа их суралцсан гэж боддог. За ээж авнаас нутаг усандаа бас яг дуулдагаараа сайхан алдартай хүмүүс байх нэ тийм үү? Анах ч одоо нутагтай их аяаслыг гэр бүл гэж нэг ярьдаг шүү дээ хүмүүс. Их урлагийн гэр бүл гэж ярьдаг. Миний төрсөн дүү бас мэргэжлийн хөгжмийн багш байдаг. Дорногой аймгийнх тийм. Бид нар Дорногой аймгийнх. Тэгээд тэр хамгийн бага дүү маань одоо бас урлагийн хүн соёл одоо соёл урлагийн сургуульд жүжигчний ангиас сурж байна. Ерөнхийдөө ингээд бүгдээрээ л урлагийн хүмүүс. За тэгвэл бүр гэр бүл ах トゥ ах эгчнэрээ бүгдээрээ ээж маань бас их сайхан яруу найрагч хүн байдаг. За ингээд эргэж уцалтгүй ингээд сайхан дуучин мэргэжлэрээ ингээд өнөөдөр хөгжлөө ажиллаж байна тийм. Тэгээд дуучид бол мэдээж анхны уран бүтээл гэдэг бол хизээч мартагддаггүй сайхан түүхтэй байдаг. За хэрхэн анхныхаа уран бүтээлийг сүлгийзэн авч яваа. За тэгэлгүй ах уу анхныхаа уран бүтээлийг би ээжийнхээ үгийг дуулж ялаа. Ээжтэйгээ хөтөлцөж явж байгаа Саран ээж гэдэг сайхан дууг хийж ялаа. 2018 онд ээж маань ээжтэй зориулж шүлгийг бичиж одоо би өөрөө шүлгийг бичээд тийм ээж маань өөрөө шүлгийг бичээд тэгээд би төрсөн дүүтэйг дуулж ингээд дүрсжүүлж анхны уран бүтээл маань гарч ялаа. Тэгээд ээжийнхээ уран бүтээлээр эхэлсэндээ баяртай байдаг да. За тэгвэл тэр дууны үг мэдээж маш нандин байх нэ тий одоо дууны өгөөсөө одоо бас ингээд үзэгчдэд сонирхолох юм бол ямар сайхан үг орсон уран бүтээл болсон бэ? Дэлхийг баясаа цацлаан өргөссөн. Зааж байгаарай. Тэгээд бид нар ч одоо аялахгүй болохоор нөгөө дуун нэг орж ирдэг шүү дээ. Амралтын сайхан өдөр бас аялуул үзэгчд маань бас мэдээж их таатай санагцсан. За тэгээ сайхан ээжийн
дууг аялаатах юм. Дэлхийг баясаа цацлан өрөөсөн дэндүү хайрандаа үрсэн үлгийдсэн дэдийн шүтэн алтан эрдэн дэлгэр Монголын хатан заяа миний дэжи сайхан турсан бурхан ээжи ээжимэн сайхан урлаг байна. Тэгэхээр сайхан уран бүтээл энэ. За уран бүтээл ярьсан дээр ер нь Цэнгэлмаагийн хувьд уран бүтээлүүдийн одоо төрлөн тий зарим дуучид маань их хвчлэн одоо нутаг ус дуулдаг тий ээж аваа дуулдаг. Цэнгэлмаагийн хувьд одоо стилик уран бүтээлүүд нь ямар уран бүтээлүүд эзэлж байна? За ээжийн тухайтай дуу, хайрын тухай дуу хоёр л ерөнхийдөө их хвчилж байна да. За хайрын дуу бол миний ханаас яруу найрагч хүн байдаг. Ингээд би ч юм бол одоо шүлгэн дунд л хөвөрж идэг эмэгтэй шүү дээ. Ээж маань надад зориулж ил байна тийм ээ. Охиндоо зориулж ил байна, хань минь хандаа зориулж ил байна. Тэгээд хань минь надад хайрын нас гэж шүлэг зохиож өгсөн. Одоо хайрын нас шүлгээр нь би анхныхаа уран бүтээлийн тоглолтыг хийх гэж байна. Тоглолтоо бас яг энэ сайхан уран бүтээлээр нэрлсэн байх нь тийм. За хайрын сэдвтэй бас уран бүтээлүүд ямар уран бүтээлүүд вэ мөн тий одоо онцлох юм бол за хайр гэж бас нэг уран бүтээл байна. Тэр нь бас л миний ханьны шүлэг. За тэгээд энийгээ бас танилцуулбал хэн гэдэг хүн байна? Ямар мөрөгчтэй вэ? Миний хань Ванягийн нэргүү гэж сайхан яруу найрагч байна. Яруу найрагч хүн байна. Тий хань маань бас одоо миний тоглолтын найруулагчаар ажиллаж байна. За ер нь бол Цэнгэлмаагийн эргэн тойрон гэр бүл, аав ээж, хань ээжээс гол бүгдөө л ерөнхийдөө бол урлагийн хүмүүс яхан тэр ч утгаараа яг одоо мэрэгжлийн дуучингаар төгсөөгөө ч гэсэн одоо энэ хүү ингээд урлагийн одоо ингээд яг энэ дуучин болох зам нь бол нэгэн тас тодорхой байгаа юм байна гэж бас харагдчихэв. За ээжигээ дуурайгаад бас хүүхдүүдэнд дуулах уу? Манай хүүхдүүд бол бас айхтар дуулчихаар юм уу бүжгэлчээр хүүхдүүд бол одоо хандаа харагдахгүй л байна. Гэтэ би бас өөрөө урлаг гэдэг чинь өөрөө их хэцүү шттэ тийм ээ. Яг л үнэмч өөрөө хайртай, дуртай байж ижил энэ урлагийг энэ мэрэгжлийг эзэмшиж тэм олондоо хайрлагдах, хүндлэгдэх юм хийх. Би за миний охин би дууч юм чи миний хүүхэд ингэчих гэж одоо бидраас айхтар төлөвч бас болохгүй л дээ. За Цэнгэлмаагийн хувьд өнөөдөр бас яг нэвтрүүлэгт маань зориулж үнэхээр сайхан хувцсан байна. Өнөөдрийн бас хувцлалт онцлогоо гэдээ хоёлаас нэвтрүүлгийн эхэнд ярьжсэн тий. Тэгээд тэр өнөөдрийнхаа өмсөн сайхан гангарсан дээлийнхаа талаар бас үзэгчдээ сонирхолвол. За тэгэлгүй ах уу. Сайхан асуулт байсан баярлалаа. За энэ дээл маань их хөөрхөө. Манай ээжд маань эмээ торгыг бэлгэлсэн байгаа. Тэгээд ээж маань одоо мэдээж ээж хөөгсөн сайхан торгоор дээлээ хийж өмсөн. Тэгээд ээж маань насны эцэс хөөрхөн мах нэмээд ингээд нэг цаашаа нэмяраалаад нөгөө таархаа байсан юм шиг байгаа. Тэгээд авдранд нь яваал идэг нэг өдөр би очиод гэрт нь очиод их гэртээ очиод ингээд байжсэн чинь дийл нь гараад ирсэн. Тэгээд ээж та энэ дийлээ надаа хүү гэсэн чинь тэгээ минь охин одоо ээжд нь ингээд таархаа байчихсан. Ингээд тэгээд ингээд ээжээс минь эмээгээс минь ээжээс минь өвлөгдөж ирсэн. Тэгээд би үл их хайрлж нандинаж хадгалж өмсөж явдгийн. Тэгээд урт наслаараа ээжээгээд шинэ уран бүтээл маань сая гарсан. Тэгээд тэр клипэндээ би бас зориуд энэ дийлээ өмсөж одоо дүрсжүүлсэн байгаа. За баярлалаа. Манай нэвтрүүлгийг бас хүндэтгээд энэ сайхан үетэй амжсан дийлэрээ гангарч ирсэнд бас маш их баярлалаа гэж хэлье. За өргөжлөлт хоёлаас тоглолтынхаа сонь сайхнаас ярья. За тоглолтын одоо бэлтгэл ажил хэр явагдаж байна. За ер нь анхны гэдэг утгаараа ер нь бол сая бас нэвтрүүлгийн дээрсэндээ давтал дүүрэн байгаа байхаа. Одоо бас тоглолтын одоо бэлтгэл ажлынхаа талаар бас сонирхолвол тий. За тоглолтын бэлтгэл маань бол 70-80% явагдаж байна. За тэгээд би жоохон байхдаа урлагийн хүн болно сайн гоё дуучин болно доо гэж мөрөөддөг байхдаа одоо яруу найрагч
гүр газраа хараа тоглолтоо хөтлүүлээд одоо тоглолтоо хийндэ гэж мөрөөддөг байлаа. Тэгээд одоо тэр мөрөөдөл маань биелж байна шүү дээ тийм. За гүрэн ах маань хөтлөн бас урлагийн зүтгэлтэн өнрөөгч маань хөтлөн тоглолт маань ингээд 2 үе шатаагаар маш сайхан болноо. За үнэхээр бас тоглолтыг маш мундаг уран бүтээлчд маань хөтлөх нь байна. За ингээд тоглолтын бэлтгэл ажил явж байхад мэдээж нутаг усныхан маань бол хамгийн их дэмжлэг үзүүлдэг тий. Тэгэхээр одоо яг одоо үзэж байгаа Дорноговь аймгийнхаа одоо нутаг усныхандаа хамдаж бас юу гэж хэлмээр вэ? Тэгэлгүй яах вэ? Хамгийн их дэмждэг бас бол өстой нутгийн маань зан олон байдаг. Дорноговь аймаг болоод Хатан булаг сумынхаа түмэнд баярлалаа. Одоо сайхан тоглолт маань болох гэж байна. Та бүхэн маань бас миний тоглолтод морилн саатаарай гэж хүсье. За тэгэлгүй яах вэ? За мөн одоо дээрэс нь яалчгүй мартаж болохгүй зүйл бол мэдээж гэр бүлийнхэн хамгийн их дэмжлэг үзүүлдэг. Тэгээд телевиз үзэж байгаа бас гэр бүлийнхэндээ зай хандаж бас юу гэж хэлмээр байна. За хайртай ээж аавдаа хэдэн хөөрхөн дүүнартаа хамгийн сайхан хандаа үр хөвгтдээ баярлалаа. Мэдээж энэ хэд маань ард маань бат зогсож дэмжиж хайрлж үргэлж одоо дэмжиж байдаг учраас би бас ард талдаа санаа зовхгүйгээр ингээд уран бүтээлээ хийж авах нь одоо хамгийн их одоо хайр хүндлэлийг хүлээж байгаа улсууд шүү дээ. Тэгээд тэгэлгүй ах уу. Таатай хайртай шүү. Бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлээ. За өргөжлүүлээд хоёулаас тоглолтынхаа сонин сайхнаас бас өргөжлөл үзэгчдэд хүргэе гэж бодож байна. Тэгээд ерөн тоглолтод маань за энэ сайхан мундаг уран бүтээлчд маань хөтлөх нь байна. За тоглолтод найз нөхдөө дэмж найзыгаа дэмжиж орж байгаа бас уран бүтээлчд байгаа байх. Тэгэлгүй ах уу. Олон сайхан уран бүтээлчд байгаа. За жишээлбэл гавьяа чичгчин уянгаагч маань байна. За соёлын тэргүүний ажилтан наран туяагч маань байна. За соёлын тэргүүний ажилтан Бердебек байна. За соёлын тэргүүний ажилтан Бацангил ах маань байна гэдэг ингээд олон сайхан уран бүтээлчд одоо нэрийн дурдаагүй ч бас олон уран бүтээлчд байна. Тэгээд уран бүтээлчтэй бас баярлалаа тийм ээ. Энэ уран бүтээлчд маань бас байж тоглолт сайхан болно. За тэгвэл Цэнгэлмаагийн бие даасан тоглолтод маш олон уран бүтээлчд оролцохоор юм байна. За зарим одоо бас уран бүтээлчтэй бол нэрлэж амжаагүй маш олон уран бүтээлчд байх нь байна тий. За Цэнгэлмаагийн хувьд одоо мэдээж бас бага наснаасаа дуучин болохын тулд одоо бас яг харж дуурайж үлгэр жишээ авдаг уран бүтээлчд бас байсан баха. Тэдрээс бас онцлол за одоо яг ийм л одоо би нэг дуучин болох юмсан гэж харж бас үлгэр дуурайж авдаг уран бүтээлчд байгаа. Одоо яг нэг оюутан болж байх үед бол одоо Баясгалан Жавхлан хоёр маань ийд гарч ирж байлаа. Одоо сайхан оюутууд болчихсон үлгэр жишээ яас сайхан уран бүтээлчд байна те. Тэдрийгээ л хардаг байлаа да. Манай говьяд Жавхлан маань бол одоо үнэхээр сайхан штэ. Бас Баясгалан маань те. Тэгээд энэ хоёроо их хардаг байлаа. Тэгээд Баясгалангаас дуурайнаа амхандаа. Тэглгүй яах вэ? Ер нь бол ингээ харж үлгэр дуурайлал авдаг бас уран бүтээлчд байдаг шүү дээ тийм ээ. За хоёулаас нэвтрүүлгийнхаа төгсгөлд сайхан нэгэн уран бүтээлээс онцолж үзэгчтэй хүргэнэ. Тэгээд ямар уран бүтээлийг онцолж бас үзэгчтэй хүргэмээр байна. Тэрхүү хүргэж байгаа уран бүтээлийнхаа талаараас хоёулаас үзэгчтэй тий сэтгэлээ хуваалцвал. За тэглгүй яах вэ? Өнөөдөр энэ сайхан ээжхийн дээлэр гангараад ирсэн. Ээжхийн дээлэр гангарч бүтээсэн миний ээж урт наслаарай гэдэг уран бүтээлээ одоо үзэгч та түмэндээ өргөн барьнаа. Тэгээд энэ дуу маань одоо хайрынаас уран бүтээлийн тоглолт маань бас дуулагдана. За ингээд энэхүү сайхан уран бүтээлийг Монголын үндэсний малчин телевизийг үзэж байгаа бүх сайхан ээжүүдтэй зориулаад хүргэх олноо. Ингээд нэвтрүүлгийн хаан төгсгөл хоёлаа ахиад мөн одоо самтарж ажиллаж байгаа байгууллагуудаа болон тий одоо нутаг усныхандаа хандаад зам үзэгчдэд хандаад 11 сарын 27-нд болох тоглолтод одоо хүрэлцэн ирээрээ гэдэг нэвтрүүлгийн төгсгөлд бас ярилцлага өндөрлөе гэж бодож байна. За баярлалаа. Тэгэлгүй ах уу. За намайг дэмжиж байгаа миний найз нөхөд, миний нутгийн олон түмэн одоо нутгийн зөвлөл, миний гэр бүл одоо энэ уран бүтээлчд гээд энэ олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр миний тоглолт болж байгаа. Тэгээд энэ дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Нэрэнд дурдаагүй бас хүмүүс байвал уучлаарай. Тэгээд хайрынаас уран бүтээлийн тоглолтод маань тавтай марлаарай.
За тэгэлгүй ах уу Монголын үндэсний малчин телевизийг үзэж байгаа үзэгчид маань 11-р сарын 27-нд болох за соёлын дэргэний ажилтан дуучин Цэнгэлмаагийн анхны бие даасан тоглолтыг бас зорж очиж үзхийг бас дахин үзэгчдэд бас хэлье. За мөн Цэнгэлмаа дуучин маань одоо самтарч ажиллаж байгаа маш олон мундаг уран бүтээлчтэй байгаа маань 11 сарын 27-нд UB Palace-ийн концертын их танхимыг дүүргээд за анхныхаа бие даасан тоглолтыг маш одоо бас сайхан болж өнгөрөх болтугай гэж бас манай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн зүгээс бас хүсье. За баярлалаа. За ингээд үзэгчдтэй эргэцчин нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэй дуучин Цэнгэлмаагийнхаа нэг сайхан уран бүтээлээ та бүхэндээ онцолж байна. Өргөлж эргэцчин нэвтрүүлэгтээ хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа дугаараараа эргэн уулзцгаая үзэгчтэй.